Яа. Тэгэхээр би энэ казак болон орос комеди кино үзэх нэлээд дуртай байхгүй юу. Тэгээд өнөөдөр тэдний маань нэг болох Байден кызын алам буюу Баян айлын охиныг авч суунаа гэсэн киног ярьж бодлоо. Тэгээд энэ маань өөрөө хөнхөн жанрын бас хургаан хайрын тухай кино байна. За тэгээд манай залуу Баян айлын охиныг чигтэж авч чадах нь үгүй юу гэдэг бондо киноноос олж мэдээцгээе. Өнөөдөр лайка дараад үзээрэй. Тэгээд та хэдээс лайка дарахаас өөр хүсдэггүй шүү дээ, guys. За тэгээд шууд бичлэгээр рүү орцгоё. За тэгэхээр энэ харагдаж байгаа хоёр маань киноны маань гол дүрүүд болох сайн жандууд. Яг хоёр зүрийн хар ажил идрэл хийдэг. Тэгээд нэг Баян айлын охинтой суугаад баяны хүргэн болцсон нэг найз нь энэ байшин бариулаад байгаа юм байна л дээ. Ажлаа хийж байхдаа чамарч байхдаа тэр нөхөр Баян айлын охины чихтэйд ажил хийхгүй дураараа дургиж байгаа юм байлаа эдэргээл хов базаастай. Гэхдээ яг хоолоо идээд амарч сууж байхад нь өнөөх нь орж ирээд мөнгө төлчөөд байхад чинь ажлаа хийхгүй ямар удаан юм бэ эдэргээл. Дараа 7 хоногт ирэхэд дууссан байгаараа эдэр гэхэд. Тэгээ бараг мөнгөөр зодоод алах нэ алах нь. Тэгэхээр бас ирэх хүмүүс энэ манай хоёр чинь шууд л битүүр ихгүй бол энэ байшин чинь өөрөө байр дуусахыг харнаа гэтэргээл. Тэр газрыг орхиод яваад өгч байгаа юм л та. Гэхдээ тэгснэд нэг найз нь арай царайлагтай буюу Тимэрланд чи ер нь хот руу явж Баян айлын охин авъя тэргээл. Эскер макан хүртэл чамайг тоохор царайлагчтай чи тэргээл баахан хөөргөд уннаа. Өнөөхөн ч хүнээрээ бас байж болох юм те тэргээл. Гэртээ ирсэн чинь аав нь ч ажил хийж чадахгүй, эхнэр байхгүй тэргээл уурлал зэмлэл нь дуутахгүй. Ээж нь хүртэл цаараас нь гарч ирээд эхнэр авахгүй бол наад өгд чинь болохоо байлаа гэтэргээстэй. Аав ээжийнхээ зэмлэл үглэлийг нь твчихгүй. Үгүй нэрнгээсээ л явмаар санагдаад оройн хэсэг найзуудтайгаа хинээд хизээ очих талаар ярилцаад урд нь эдний агуул амьдардаг байсан Асгат гэ залуугийн гэрт нь явж очихор болно. За тэгэл хот руу явсаар Асгаттай уулзаад госаваа турчаа юу да эдэргээл хөөргөж аваад гэрт нь яваад орсон чинь нийтийн байр байж таардаг. Мангар олуулаа шопротолж амьдардаг баахан залуус байдаг. За тэгэл сууж яваад хотод ирсэн шалтгаан нь аав ээжийнхаа байр шигэд нураагаад шинийг бариад аавдаа шинэ машин авах тэргээл bucket list ярьж байгаа юм л та. Тэгэхээр Асгат чи барилгын материал авах гэж ирсэн юм уу гэсэн чинь за гүү дээ. Баян охин авцгаа мэ чин тэргээл. Хиний охин гинэ гээл Асгат ч баахан шоолж инээд. Гэхдээ жигт манай Тимэрланы өмссөн байгаа цамцаа зүгээр хөдөө явуулсан зургтыг нь зорчихгүй гэсэн санаатай ороогоод явуулсан байсан цамцыг нь олоод өмссөн байж таарна. За тэгээ мэдээж охиноор их жоо бол гайгүй хувцастай байх ёстой гэдэг тэндэг залуучуудаас нэгээр нь хувцсыг нь түүсээр байгаад нэг юм жоохон томцсон стилтэй залуу болоод гараад ирж байгаа. Асгат ч за одоо хаанаас хайх юм гэсэн чинь гудамнаас л хайдаг байх та тэргээл. За юу гэж тийм байх вэ зохоо мэн гээл. Энэ ягаан подволкны эзэн болох русских фитнесийн багш залуугийн фитнес руу явж Баян охин хайхаар болвоо. Гэхдээ тэндх охтууд нь бүгдээрээ асуудалтай. Айсулуугийн охин бол веган, мах иддэггүй, сүү уудаггүй. Харин энэ бол Зарина, child free. Одоо хүүхэд төрүүлдэггүй гэсэн санаа. Харин тэр бол Диана. Гэхдээ Орс гэд харуулхад нь манай хүн өөрөө нэг тойрж үзьгээд тэндх хэдэн охтууд руу хандах гэж үзсэн хэдий ч ив хавгүй манай залууд нэгэн ч нүргсэнгүй. Гэхдээ тэгээл өөр охин орж ирэл бань руугаа залхаараа гэдэр үсийн жимийг орхиод явж байгаа юм. Тэр зурн өнөөхөө ганц жандынхын төрсөн дүүн хотод малын юм чийдэг гэх сургаар Айдана гих тэр бүсгүйг ажил дээр нь хайж очихоор болно. Очсон нь бол Айдана гэдэг жижигхэн бондгор ийм том хацартай овсгоо шүдтэй охин байна уу гэхээр үүдний ресепшн нь Айдана Ахметова гэлээ гайхах тэр акшн зурны маар хөөхөн одоо охинж гихүү ихч гихүү шатар бууж ирэл манай Тимэрланыг таниад байдیں۔ Эхэндээ хөөхөн бүсгүй харсан Тимэрлан ч шокерч байгаад ямар өөр болцсон итэргээл. За тэгэл манай хоёр Айданагийн өрөөнд нь явж ороод ямар зорилгоор ирсэнийг нь асуухад нь манай хүн ичээд ах чин чамд хэлээгүй мөө итэргээл. Үгүй яхав дэ одоо тэгээд Баян айлын хүүхэн найрах гэж ирсэн юм аа гэдэг шууд хэлж чадахгүй чингүүрч байгаад юутаач сүлт нь хамаг үнэ хэлж таарч байгаа юм л та. Манай хоёр хоолнд орох зураа маргааш ямартааш тэднийд хоёр Баян айлын охин ирнэ. Тэр үеэр нь чи олигтой хувцас сун руу өмсөөд үйлчлүүлэгчийн байр суурнаас орж ирэхээр чинь би та нарыг танилцуулъя гэж Айдана зөвлөдөг. Орой ажил дарах үеэр нь цуг дэлгүүрөөш хувцас авахаар болоод манай хүнд мөнгө байхгүй болохоор унтаж байсан баахан харчуудыг нэгээр нь андуур сэрэж явсаар хамгийн болонд нь байсан Асгатыг олж яваад хувцас авах мөнгө зээлэхээр асуудаг. Өнөөхөн чи хизээ өгөх юм гэсэн чинь. За маргааш танилцаад ганц 2-7 хоног үерхэд гэрлүүг авчаад за тэгээ ер нь бол нэг сар юм уу 2 сарын дараа буцаж өгөх юм байна гэж авт юм да гэж тийм амар тий. За тэгээд юудаас дэлгүүрээс баахан хувцас олж авнаа өрх юм байна. Гэхдээ одоо нэг дутагдаад байгаа юм нь юу вэ гэхлээр тэжээвэр амтэн шүү дээ. Гэртээ явж очиод яаж амтан болох талаар Асгат Рус хоёроос асуусан чинь өнөөх хоёр хөлтүү чинь жижигхэн биш амтан байж болох юм уу гэснэ адуу яриад дунд юм да. Яг одоо манай Асгат чинь адууны хашаанд ажилладаг юм байна л дээ.
Маргааш өглөө амар хотын залуу шиг болцсон үс мөсөн дээшээ тэмүүлэстэй гарч ирээд тэрүүгээр явж ирсэн нэг золбин нохойг тэрсээр Айданагийн өрөөндөө дахиад ороод ирнэ. Айданаач андуурал үсээд та хоёрыг цогтон бичсэн байна гэтэр гихтэн. Баян айлын охин бол хурган уурлаастай. Тэгснээл манай Тэмэрлан чинь Баян айлын залуу болж үжиглээл. Тэрүүгээр нэг сенсац болгоостой. Мэдээж Баян айлын охин болох Камилатай баахан яриа өдөж авах хэдиж үнэхээр л хөдөөний ив хавгүй яриатай байгаад байдаг л та. Гэтэ тэр нь ягаад ч юм Камилад нэг хэвийн бус санагдаад жоохон таалагдаад байдаг. За уулзалт нь юудаач дуусаж өнөх нохоогоо тэрсээр гараад гудамд үлдээх гэсэн ч ягаад ч юм нохоон нэг л өвдсөн юм шиг санагдаад болдоггүй болохоор нь буцаж Айданаа л тэрсээр ороод ирдэг. Түүний нэг үзээд өгөхийг гуйсаар байгаад юутаач үзүүлэхээр болоод тэгингээч Айданатай хүүхэд насныхаа дурсамжуудаа сайхан гэрэлцэж авдаг. Орой гэртээ ирэхэд нөгөө л хитэн нөхөр нь сууж байх ба манай Тэмэрлан маргааш адууны газрыг эзэн болгож тоглоулаад өгөөч гэд асхаатыг гуйж байгаа юм л та. Гэхдээ өнөөх нь мэдээж шууд зөвшөөрөхгүй. Жинхэнэ эзэн хүрээд ирэх юм бол хоёулаа толгойгүй болно штэ гэтэр гээл нүр өгөхгүй. Гэхдээ яг нэг болцол байдаг л да. Тэр нь юу вэ гэхлээр хэрвээ Рус буюу манайх фитнесийн багш маань асхаатыг дасгалжуулаад дайжгүй хөөрхөн биетэй болгочих юм бол без проблем л гин. Тэмэрлан ч Русыг энэ хүүхэндээ суусныхаа дараа мөнгийг нь хүснэр чинь төлнө гээл юутаач зөвшөөрүүлээд авч байгаа юм. За тэгэл маргааш нь өнөх адууны эдлэн дээр нэрээд тэр газрын юм шиг баахан дүүрэсгээстэй. Асхаатыг ч ахын дөө тэг инг одоо тэг итэр гээл гар хөлийнхөө зүрт зараал. Ядчихт нь Рус октод гой биеийн дуртай байдаг гэлцснийхэн дагуу дээдхээ тайлаад шалдан морин дээр давхиж гарнаа. Камила чангаагаал би л чамшиг ингэж чадахгүй юм байна гэтэр гэсэн чинь чи дээдхээ тайлах хэрэггүй гэтэр гээл наач шиг бас жоохон мэдрэмжгүй гар байна лээ л дээ. За тэгэл охиныг чардаа суулгаж аваад давхих гэж байхдаа далимдуулаад ононоос нь базаж мацсан. Бас сэргэлээ дээ энэ. Морины дараа суугаад юм ярихад нь бид охины аав нь бол бүр багаас нь хамаагүй юмыг нь зааж дарамтанд байлгаж өсгсөн бол залуу бол өдөр бүртээ амьдардаг, эрч чөлөөтэй гэдгийг сонссон охинд улмал таалагдаад эхэлдэг. Вайн хондагаснаа өөрөө шууд хүндрэх гэж байхад нь охин би болох уу гэсээр охинд юудаж өгч байгаа юм л та. Гэхдээ энгийн хөвгөлтэй байгаа нь охинд нэг л их гоё байгаа юм шиг байгаа. Тэндээс гараад нэг тийшээ орж хоол идэхэр болно. Явж ороод будаатай хург байхгүй. Тэгвэл плов мэдээж байхгүй гэсэн чинь охин бүр гайхаал. Үгүй чи Японы ресторан болохоор хоёулаа суши идэх үү гэхээр манай залуу. За чиний хүснээр л болъё гэж мэгэл. Тэгснээл хоол ирсэн чинь савхаараа идэж чадахгүй байгаагаа бараг л Төв Азийн хоол иддэггүй. Тэглэж бишбармахыг бид нар бүгдээрээ гараараа байрал идчихдэг үсттэй. Тэр гиснээл сайхан хээгүү гараараа идчихөө гээл гараараа хусаж гарна да. Охинч гисэн гэнэр би ягаад энэ талаар өмнө бодож байгаагүй болов. Чамтай уулзраад нэгэн хэвээ амьдралаасаа салж байгаа юм шиг л их хачирхалтай байна шүү өтер гээл. Тэмэрлэн чи нэрээ хоол хийж чаддгүй гэсэн чинь өнөөх нь надад ресторан байхад би өөрөө хоолоо хийж яхав дээ гэж байгаа юм л та. Гэхдээ тэгсэн чинь яасан бэ гэхлээр тэдийн сууж байгаа энэ газар бол манай Камилагийн өөрийнх нь ресторан юм байна лээ л дээ. Яг тэр зур нь Айданаа залгаад өнөөх гудамжны нохоог нь хагалхаанд яаралтай орох ёстой. Төлбөр нойролцоогоор 30,000 тенге болно гэхээр манай залуу үгийн юу ч байхгүй болохоор шууд л Камила выходи за меня замуж гэл байтайгаа шууд гэрлээч гэд хэлээд авч байгаа юм л та. Өнөөхөн чи эхнийхээ болзон дээр үү өтэргээл юутаач тоглоом юм шиг л нэг сүртэй сериосны хүлээж авдаггүй өнгөрөөдөг. Охиныг чи машинд нь суулгаж өгөөд манай жолооч удахгүй ирж авнаа гэлээ тухлаа аашаад автобус зогсохоос өмнө автобусны буудлын руу гүйж гарч байгаа. Гэртээ орж ирэл дахиад мөнгө зээлээч гэдээ суухад нь мэдээж хоосон болцсон асхаат юу ч гү гэдгийг хэлэхэд нь хажууд нь сууж исэн найз нь STO гэдэг нэг машин сурын газар ажилладаг. Тэгээд гайгүй цалингашууд өдөртөө авчиж болдог штеп бороо өтергээл ажиллуулахаар дагуулж очиод захиралдаа ёстой дэлхийн хамгийн уран гартай засварчин нэтэргээл магтаж ажилд нь оруулахар болно. Гэхдээ жагт манай Тэмэрланч гэсэн өөрөө амфиг гүрээрээ захиралтанд үнэлэгдээд нэг өдөр дуурны ажил хийсэн болоод юутаач мөнгө аваад шууд л Айданаа дээр дахиад очдог. Хөрх юм нохооныхоо хагалгааны зардлаа л хайж хийсэн юм байлаа шүү дээ тэр ажлыг. Нохоог нь чимчин салхинд гаргана гэж гаргаж ирээд манай Тэмэрлан ч нутахгүй нохоогоо болон Камила хоёрыг аваад агуул руугаа буцнаа энэ гэхээр Айданаа манай Тэмэрланыг тултална явна гэж бодоогүй байсан юм хойно жоохон хардаад гомдоод байгаа бололтой нэх юм ярихгүй яваад өгч байгаа юм л та. Энэ агуул гэдэг байгаа нэрээ одоо манахаар аймаг сум төв ба тэгжилж байгаа шүү. Тэгсэн яг энэ зур нь Айданагийн ах нь буюу манай Тэмэрланы галзуу ганц найз нь дүүгийнхаа хүүхэд байх нэвтрийг нь үзэж байгаад Айданаа Тэмэрланд яг үнэндээ сайн байсан гэдгийг нь олоод мэдчихэж байгаа юм л та. Гэхдээ тэгснээл уурлал мань хүн рүү залгаад Айданаадаа дахиж уулзахгүй шүү. Наана юу хийгээд байгаа гэтэргээл загнаад аавд чинь чамайг галт төмөр унтраахаар явцсан гэж худлаа хэлсэн. Би удаан аргалж чадахгүй шүү гэтэргээл утсаа тасалсан чинь Тэмэрланы аав нь яг хойноо сонсоо зогсож байж таарнаа хөрх юм.
За тэгээд манайхан таны зурагт болон мониторын дэлгэц нь хагарсан юм уу? Асахгүй аль эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол та мастер дэлгэц засварт хандаарай. За тэгээд таны зурагт яг яагаад эвдрээд байгаа, одоо үед гараад байгаа QLED, OLED, Neo QLED, Mini LED зэрэг зурагтнуудын аль нь танд тохирох, хаанаас хямдхан зурагт авах гэх мэтээ маш олон асуудлын шийдлийн талаар та бүхэндээ YouTube-ийн сувгаараа дамжуулан хүргэх гэж байгаа бөгөөд монитор засаж байгаа ASMR бичлэгийн дуу дуурсны өндөр чанартайгаар оруулж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд та бүхэн ороод 4K-гаар үзэх боломжтой юм байна. Тэгээд YouTube-ийн линк нь бичлэгийнхаа description хэсэг дээр бүгдийг нь зоочихъя. Тэгээд утас нь 88889102 хаяг нь офицероос дэше өгсөд 72 дугаар хотхонд байдсан байл шүү. Тэгээд page болон Google Maps-ийн линкийг нь доор мөн оруулчихна. Тэгээд та бүхэн зурагттай холбоотой ямар нэгэн асуудал, эргэлзээ, сонирхсан зүйлс ч юм уу байх юм бол бүгдээрээ мастер дэлгэц засвар руу хандаарай. За бичлэг рүү орцгоё. Зайргийн зурны Камилагийн аав нь рестораны дотор зэслийг нь сольж байхыг нь харсан манай охин юу болсныг нь асуухад нь ер нь бол орлого нь маш муудсан болохоор том ихчийнх нөхөр буюу том хүргэндээ энэ газрыг өгөхөр болсон байдаг. Тэгэхээр Камилагийн одоо энэ газрыг авчруулах ганц арга нь бол нөхөртэй болоод нөхөртэй энэ газрыг өглөөлөх байдаг. Тэгээд шууд л Тимерлан руу залгаад юм байгаа зү. Харин Тимерлан Айданаг нэг л сонин ажиллаад байхыг нь анзаараад ороод яасан талаар нь асуугаад байжсэн байхгүй юу? Яг тэр зурны өнөөхөн залгаж таарад яг одоо иргэд уурлаад унд юм да. Гэхдээ ер нь бол нэлээд ууртай бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг охин л юм байлээ л дээ энэ Камила чинь. Тимерлан ч явсаар ороод ирэхэд нь суу. Бити бүхтийгөө тэшгэн суу өтргээл базаастай. За тэгэл шууд хурмаа хий инээтрээ гэхэд нэ Тимерлан чинь бүр заалхаад анх ирсэн зорилгоо мартаад өөрийгөө маш ядуу айлах зүгээр л чиний мөнгөнд болж өдийг хүртэл явж ирсэн гэдэг хамаг үнэнэ хэлсэн чинь өнөөх нь бүр баярлаж маярилцсан. Яг тохирох юм байна нэтргээл. Нилээн стресстэй гэртээ орж ирээд нийтийн байрныхны уламжлалт ёсоор өдөр болгон хоол хийх хүмүүс нь ээлжилдэг юм байна л дээ. Тэг өнөөдөр мэдээж манай Тимерланы ээлж болохоор бүгдээрээ мангар үлссэн Тимерланы хүлээгээ сууж байгаа нь. Манай хүнч гараа гаргаад амттай сайхан хоол хийгээд эхлэе гэсэн чинь яг өнөндөө давсан бүр амар ихтцэн байж таанаа хөрх юм. Тэрийг ч мэдэхгүй хоолын савнаар ялж аваад Айдана дээр яваад очсон чинь эмнэлгийн харуулах нь Айданад хайртай юм уу чи тэргээл бас хөөрхөн явуулаастай. Тэгсэн манай Айдана удахгүй Астанаараа нүүхэр болцсон. Тэрнээс өмнө амжаад сайн уулзаад сэтгэлээ ээжлээд аваа тэргээл ах стил явуулаастай. За тэгэл Айданатай уулзаад хоолоо зүгтээ амссан чинь мэдээж баахан давс. Гэхдээ охин бол хүүхэд байхдаа яг юм давстай хоол хийж өгөхөр нь ганцаарх нь гоё болсон байна гэж гүрэж байсан шигээ дахиад л гайгүй идчмээр юм байна л гэж авж байгаа. За тэгээд манай хоёр хэсэгхэн ярьж суугаад чиний мөрөөдөл чинь юу вэ гэхдээ манай хүн өөрийнхөө биш болон ээжийнхээ хүслийг яриад байдаг. Тэгтэр охинч үгүй чиний яг өөрийн чинь жихэн хүсэл чинь юу юм бэ гэхдээ манай хүн модны дархан болмоор байна гэж хэлдэг. Гэтэ өгийн хар бор ажил хийсээр байгаад гарын уртай модны мэдлэгч сайтай болсон байдаг манай Тимерлан маань. За тэгээд шүнжэнгөө актус буюу нөхөндөө тариа энэ дээрээ хийж хөгжүүлдэж хонсон манай хоёр эмчийн өрөөнд сэрхэдэн өнөөдөр автагаа танилцуулна гэсэн мессеж Камилагаас ирсэн байдаг. Гэртээ харсан чинь найз нэрцэн за манайга ястаа уучлаарай гэтэргэлээд. Үгүй тэгсэн яах вэ? Үгийн баригдсан юм хойно аавыг нь аргагүй ирэхэндээ дагуулад хотод ороод ирсэн байж таарна л да. За тэгэл автагаа манай хүн баахан муудалцаал өөрийнхөө төлөө биш та хоёрын төлөө чадхаараа л хичээж байхад тэрний хүүхэд ээлжтэй тим юм авч өгсөн байна. Энэ хүүхэд аав ээжигээ ингэж аялуулсан байна нэтэрэг гэлээдэг. Энд нийтийн байрны ажилч амьдарч байгаа бүх ирчүүд олсон бүх мөнгө гэр бүлийнхэн руугаа явуулдаг. Гэхдээ би ч гэсэн өөрийнхөө бүх чадлаараа хичээж байхад наадах ч надад ямар хамаатай юм бэ гэтэргээл. Нилээн үнэн үгсийг хэлэхэд аав нь гомдоод за чи өөрөө л мэд гэдэг тэднийг орхиод яваад өгч байгаа. Гэхдээ энэ бол яах вэ? Яг үнэндээ бол хоёр талтай хэцүү асуудал л да. Нэг талаараа Тимерланд маш их дарамтуулж байгаа. Тэгтээ нөгөө талаар аав ээжтэй ч гэсэн хэцүү л байгаа хэл та. Тэгтээ би бол яах вэ? Яг энэ кейс дээр болоо Тимерланы талдал зогсно. За тэгэл Камилач аав ээжийнхаа дуудаад 94 нөхрөө танилцуулна гэдээ аваад ирсэн байх ба Тимерланых ч яг одоо хүрээд ир гэж шаардсаар л байдаг. Манай хүн ч явсаар нэг тийшээ ороод ирэх ба Камила дээр яваад ороод ирлээ гэсэн чинь яг үнэндээ Айдана дээр ирсэн байдаг. Харин Камила дээр яг үнэндээ Тимерланы найз нь яваад очсон байдаг. Тэгснээл манай Тимерлан хударсоо. Харин би чиний оронд нөхөрчин болоод үжээд өгч болно шүү дээ. Би бүр Тимерланаас илүү ядуу өгтэргээл. Үгүй яг үгийн нөхөр хэрэгтэй байгаа Камила түүнийг нөхрөө болгон аваад өөрийн бизнесээ авч үлддэг бол Тимерлан Айданах хоёр маань хосууд болсноор кино маань аз жаргалтайгаар төгсөх нэ.
За тэгээд хөөрхөн жижигхэн комеди агуулсан хайрын кино байлаа. Тэгээд манайхан амьдралд ямар ч хэцүү давагдашгүй сонголт гарч ирсэн бай. Заавал өөртөөгөө ярилцаад сэтгэлээ дагаад зөв сонголтыг хийцгээгээрэй гэж синкийнхэн зүгээс нь хүсье. За тэгээд лайк дараад subscribe хийгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.